За hi cherries. За миний хүсэн хүлээсэн Лизагийн гаргасан Alter Ego гэдэг цомог маань миний гар дээр ирсэн байна. Өчигдөр 3 сарын 13-ны орой миний гар дээр хүрээд ирэнгүүт нь ямар орой бичлэг хэлэлттэй биш гэж бодоод өнөөдөр офс дээр ирээд бичлэг хийж байна. За тэгээ энэхүү цомог маань болохоор Лизагийн дотор байгаа 5 зан аргашин харуулсан юм цомог байгаа. Тэгээд доторх 5 болгоод жишээ нь юу гэдэг Roxy, Kiki, Sunny, Speedy, Vixie гэсэн тийм 5 өөр цомог байгаа байхгүй юу? А тэр дундаас би харж байгаад энэ Roxy гэдэг альбомыг бол захиалсан байгаа. Яг бол cover зураг надад аягүй таалагдсан учраас энийг захиалж авсан. Тэгээ өнөөдөр Лизагийн Instagram хаягийнхын story дээр нь болохоор Billboard-ийн Top Album Sales дэлхийн хамгийн их борлуулалттай цомогнуудын нэгдүгээр байранд явж байгаа юм билээ. Энэ борлуулалт нь их байхаас өөр аргагүй яа. Тэгэхээр үнэнч фэнүүд нь болохоор энэс нэгийг захиалж болно, хоёрыг захиалж болно, гурыг эсвэл тавуулангийн захиалах боломжтой. Доторх дуунууд нь бол яг адилхан хэрнээ. Агуулга нь бол өөр, өнгө нь бас их өөр, загвар нь бас их өөр байгаа учраас фэнүүд нь 5 ширхгээр бас захиалж болж байгаа. Тэгэхээр борлуулалт нь улам л өсөд байна гэсэн үг. За тэгээд энэ 5 character-аас гол main character нь хэн бэ гэхээр Vixie байгаа. За тэгээ энэхүү CD маань хаанаас ирсэн бэ гэхээр Америкаас би захиалсан. Тэг манай хадан дүү маань энэ CD-г миний гар дээр авчирхад бол маш их тусалцаа үзүүлсэн байгаа. Надад бэлгэлсэн гэж ойлгож болно. lalisaofficial.com гэд хаяг руу оронгууд бүх мэдээллүүд нь гарч ирнэ. За тэгээ сонирхолтой хэлэхэд бол энэ 5 альбомноос гадна комик ном гарч байгаа юм билэ. Тэр нь болохоор 56 хуудастай Монгол мөнгөөр нэг 71 мянган төгрөгийн тийм комик ном гарч байгаа юм билэ. Бас л яг энэ 5 character-ыг харуулсан. Гэхдээ би бол тэрийг бол харахын захиалаагүй байгаа. За ямар ч тач энийг задлж үзцгээ. За тэгээд энэ дээр талд нь гялгарутан дээр нь exclusive one photo card гэсэн байна. Тэгэхээр нэмэлтээр онцгой ийм фотокарт дотроо бас агуулсан юм шиг байна. За тэгээ энэ Alter Ego гэдэг энэ CD нь болохоор дотроо 12 дуутай. Ар талд нь ингээ харах юм бол 12 дуу гэж бичсэн байна. За эхлээд Rockstar, Elastic Girl, Thunder, New Women, нөгөө Doom of the World нэрийг хэлж болохгүй яагаад бол хараал үг учраас тэгээ Rapunzel, Moonlit Floor, Kiss Me гэдэг болоод байдаг шүү дээ. За When I'm With You гэдэг энэ дуу бас их гоё дуу байлээ. Тайлд хамтарсан дуу. Тэгээ Bad Girl, за Lifestyle, Chill, Dream гэдэг. За энэ дуунуудыг болохоор бүгдээрээ YouTube суваг дээр аль бие усны Loud гэд хаяг дээр бол байна лээ шүү. Тэгээ би бүгдийг сонссон. Тэгээ надад Dream гэдэг дуу нь болохоор нилээ юм уянгийн баг зэрэг жоохон эмо дуу санагдсан. За Lifestyle бол нилээн машин дотор хөгжмөө чанга тавиад сонсвол их гоё дуу байсан. За Chill гэдэг дуу бас гоё байсан. За энэ Bad Girl гэдэг дуу надад бол нэг тийм таалагдаагүй. Moonlit Floor ойлгомжтой бас гоё дуу. Нэр Rapunzel гэдэг дуу бас их гоё юм бэл та нар сонсороо заяа. Тэгээ за бүгдээрээ л гоё доо ер нь бол. За тийм байна. За одоо бүгдээрээ задлж үзсгүү дээ. Тэгээ 2 сарын 28 хүртэл зарагдаж эхлэх хүртлийг би нэлээ хүлээсэн. Тэгээ энэ чинь одоо амар их борлуулалт байгаа шүү дээ. За ингээд загварыг харах юм бол нэг юм хөөхөн ном шиг. Тэгээд ийм усан үзмийн ягаан өнгөтэй. Нэр анзаараадсэн Жисүүгийн альбом чинь бас юм усан үзмийн өнгөтэйсэн шүү дээ. Энэ альбомыг гаргахын тулд Лиза бүр бүтэн 1 жил энэ цомог дээр ажилласан. Тэгээд Лиза нэг нэвтрүүлэгт орохдоо өөрөө хэлсэн байсан. I'll listen to this album feel confident гэдэг. Миний энэ альбомыг сонсоод хүмүүс өөртөө гоё тийм ихтгэлтэй байгаасай гэдэг хүсээд энэ альбом дээр бол би дуунууд дээр бол ингэж ажилласан байгаа гэж хэлсэн. За тэгээ энэ яаж задлах юм? За энийг ингэж түлхээд Wow, Roxy version гэж бичсэн байна. Энэ нь болохоор ийм гялтгансан хэм ялц шиг хэм ийм. Энэ дээр бас Roxy гэж бичсэн байна. Энэ дээр Lisa гэж бичсэн байна. Яг ном шиг юм байна. Тэгээд RCA Records-д хамтарч ажилласан тэрийгэ бичсэн байна. Альбомны лицензийг болохоор Loud гэдэг компани хариуцж авч байгаа юм байна. За тэр нь болохоор Lisa-гийн. За Hey guys, it's Roxy. You guys vocal harder than I ever could have imagined. With love, Roxy. Ooh, за энэ дээр Alter Ego гэж бичсэн байна. За эхлээд юу ч алга. Хар ягаан өнгөтэй. За дараах нь Alter Ego. За дуунуудаа бичсэн байна. Энд чинь нөгөө Roxy гэдэг альбом учраас хамгийн түрүүнд Rockstar гэдэг дууга бичсэн байна шүү дээ. Би магадгүй бас ингэж бодож байна. Нөгөө Sunny гэдэг цомог нь хамгийн түрүүнд Moonlit Floor гэдэг дууг бичсэн байх гэж бодож байна. За вау нараа. Тэгээд яа энэ харалтаа шүдэн дээр ийм 5 шуудтай хумс момсон тасархаа. Baby I'm a rock star. Roxy-гийн ерөөсөө гол дуу нь бол Rockstar.
Вау, энэ харал та. Энэ ингээд өвсөн дээр ахвалсан байгаа байхгүй юу? Өвсөн ингээд доороосоо ингээд гэрэл асцсан байна. За энэ гитартай байна. Энэ гитар нас их гоё юм байна. За энэ хар өнгөтэй гоё харагдаж байна. За тэгээд энэ Roxy-ийн зургнууд явж байна. Энэ надад ямар мэдрэмж төрж байгаа хэрэг яг нэг юм гоё сэтгүүл үзэж байгаа юм шиг мэдчихэв. Одоо дууных нь үгний хэсэг л юм шиг байна. За, вау, энэ хараа ямар хөрх юм бэ? Би тэгтээ бас азтай 12 сарын 31-нд он солигдох мөчөд Лисагийн тоглолтыг Таиландын Бангкок хотод Icon Siam гэдэг дэлгүүр дээр байхдаа үзсэн байгаа. Тэр бичлэгээ бичсэн одоо эдит хийм дээ. За, дандаа Roxy-гийн зургнууд байна. Дандаа нэг хувцастайгаа өвсөн дээр ингээ хэвтцсэн. Энэ тэгээд орой зураг авалт хийсэн байна. Дахиад энэ зураг. Дахиад ийм зураг. За, every city I go is my city. За, энэ дууных нь лас үг юм шиг байна. Бодвол те. Энэ нэлийн олон хувцас юм байна. Дахиад ийм хувцастайгаа. Яг ийм cover зургийнх нь. За, дахиад явлаа. За, энэ болохоор ийм нэлийн урт төрийтэй савхан гутламжсан байна. Харангийн. Дахиад ийм зураг. Жоох уйдахтай юу. Энэ мейкап нь болохоор дээр доороо ингээд гоё шигтгэе наацсан байна. Яг ингээд юу атсан юм шиг. Piercing хийлгэсэн юм шиг. Хүмснийхөө дээр доор. За, дахиад ийм зураг. Oh my god. Oh my god. Юу вэ? Энэ гэхдээ яагаад ингэж нэг хувцастайгаа нэг стилийн имижтэй яг нэг газараа олон авахсан зургуудаа бүгднийг яц юм бол. За одоо юусэн аргашаа харж. За ийм байна. Энэ Лисагийн уруул байна. Уруул байна. Энд бас уруул байна. За. Эхний дуу Rockstar нийтдээ 2 минут 18 секундын дуу юм байна. За энэ дээр ингээд хин хамтарч ажилласан дандаа юу Солонгос биш Америк хүмүүс байна. За энэ дээр жижигхэн Roxy гэж бичсэн Alter Ego, Lisa. За энэ дууны үг нь байна. За дараах нь Elastic Girl гэдэг дуун дээр хин ажилласан. За энэ дууных нь үг нь байна. За Thunder гэдэг дууных нь үг байна. Дуу болгон дээр тустай өөр хүмүүстэй бичсэн байна. За одоо шинэ New Women гэдэг дуун дээр болохоор нэлээд их хүмүүс бичсэн байна хартаа. Бүр зөндөө хүмүүс бичсэн байна. Яг бол энэ ч нөгөө дуучин Brasilia-тай дуусан шүү дээ. Энэ бас дууны үг нь байна. За нөгөө Of the World гэдэг байна. За би тэр нэг хараалын үгийг хэлж чадах болохгүй байна. Тэгэхээр айгүй бол YouTube-ээс хориг тавьчих байх. Тэгээд 5 дахь дуун. За одоо 6 дахь дуун Rapunzel, Moonlit Floor. Тэгээд When I'm With You Twilight дуусан дуун. За Bad Girl. За тэгээд ингээд харуулчих дөө. Lifestyle, Chill, Dream. За энэ хамгийн сүүлийн дуун Dream. За тэгээд арт талд нь Credits гэсэн байна. Маркетингийн хийсэн, лого дизайн, зураг авалт, makeup, hair, nails, стилистийн дээр нь хин ажилласан ингээд энэ дээр гараад ирсэн байна. Lisa, Alter Ego. За тэгээд одоо ингээд дуусчлаа. Oh my god, ингээд дууссан. Зургнууд нь болохоор нэг зураг авалтан дээр ингэсэрээд дуусчлаа. За энд ингээд seed гинэ. Ийм гоё. За тэгээд энд өөр юу вэ? За энэ стикерүүд байна. Alter Ego, Lisa. Тэгээ хоёр юм стартай. За тэгээд энэ болохоор Baby I'm a Rockstar. Тэгээ бас ийм стикертэй юм байна. Тэгээ ийм гитартай. Тэгээд энийг штэ энэ тийм ингээд наачж болох нь штэ MacBook дээр ч юм уу, номон дээр, дэвтрэн дээр эсвэл энэ дээр ингээд наацсан ч болох юм байна. За ийм стикер байна. Тэгээд энэ хараа нөгөө фотокарт нь селфи зураг. Энэ хараа Speedy гэдэг нөгөө ногоон байгаа штэ нөгөө Lisa Watermelon гэдэг энийгээд байдаг. Тэрнийх нь одоо зураг байна. Гэхдээ энэ амар зэгэн байгаас та одоо шинэ энэ альбомыг авсан хүн Speedy-г харцаад би яс Speedy-гийн захиалъя гэж бас бодохоор тийм мэдрэмж өгж штэ юм ногоон өнгө шууд энэ ягаан дундаас шууд гараад ирж байгаа байхгүй. Тэгэхээр энэ амар том маркетинг байгаа байхгүй. Ийм зурагтай. Нөгөөх нь болохоор Roxy.
Энэ болохоор кейс нэм байна. За тэгээд дууссан. Тэгээд дууссан. Ингээд дууссан. Ингээд дуусаа юу? За ингээд болоо юм. Гэхдээ дүгнэлтээ хэлэхэд бол миний яг төсөөснөөс жоохон хүлээлт жоохон өндөр байлаа. Магадгүй одоо шинэ юу гэдэг юм би Rosie-гийн альбомны араас энийг захиалчаад дараа нь Jisoo-гийн альбомыг задлсан бол арай өөр байх байсан баг. Би яагаад хүлээлт өндөр байсан бэ гэхээр энэний өмнөх дээр нөө Jisoo-гийн альбом надад амар их таалагдсан байхгүй юу? Бүр маш бүтээж, бүр ингээд шоконд оруулмаар вау гэл. Энэ дээр болохоор тэгэхээр яг юу гэж хэлээ. Гэхдээ гоё юм л да, гоё. Гэхдээ би танарт амар инээдтэй ярьж өгөө. Яг үнийг хэлэхэд би ингээд Lisa-гийн альбомыг амар хүлээгээл одоо Jenny бас удахгүй ирнэ штэ. Дараа 7 хоногт гэхэд бол ирч байх. Яг үнийг хэлэхэд Jisoo-гийн альбомыг баг захиалахгүй гэж бодсон байхгүй юу? Энэ гурав дээр амар төвлөрөөд Jisoo-гийг дахиалахгүйсэн ч яах вэ гэд. Тэгчихсэн. За би нөгөө гурвын альбомыг захиалсан чинь Jisoo-гийг захиалчих гэсэн захиалсан чинь Jisoo-гийн альбом бүр вау бүр үнэхээр хайр гүрмээр байсан. Хичнээн нөгөө дөрвөн дуутаач гэсэн амар гоё бүтээлч байсан гэх юм уу. Энэ альбом бол гоё байна. Jisoo-гийн тэр нэг шокрусан альбомны араас жоожхон ингээл дуусчлаа. Тэгээд бас нэг жоохон шүмж хийхэд бол жоохон уйтгартай байлаа гэх юм уу. Бүтэн ингээд 12 дууг ингээ явцсан. Тэгснээ ихэнх зураг нь гэж одоо зүгээр бараг бүх зураг заяа бараг биш юм байна бүх зураг нь дандаа нэг ийм хувцастайгаа явчлаа. Jisoo-гийн альбомыг та нар харсан бол Jisoo-гийн ганц хоёр ингээд зураг нь ижлэхэн байжснаа дараах дээр арай өөр ингээ хувцснууд өмссөн дараах дээр өөр орчин зураг даруулсан ингээд амар бүтээлж юусэн ингээ уйдах завгүй. Тэгээ сая болохоор би энэ зургнууд ингээд үзчихсэн за арай өөр хувц өмсөх байлгүй дээ гэсээр хагаад энэ зурагтайгаа монотоны ингэсээр хагаад дуусчлаа. Альбомыг задлж үзлээ. Тэгээд яг өөрийнхөө сэтгэлийг бол хилцсэн байгаа. Тэгээд мэдээж би бас баярлж байна. Яагаад тэгэхээр Lisa би үнэхээр хайртай. За тэгээд өнөөдрийн бичлэгт хаад байсан бүгдэнд нь маш их баярлалаа. За тэгээд бүгдээрээ дараагийн Jenny-гийн бичлэгэн дээр уулзцгаая. Тэгээд Jenny-гийн альбом бас ямар байх нь уу? Төсөөллөөс илүү байх нь уу? Эсвэл жоох ийм байх нь уу гэдгийг бүгдээрээ яг миний гар дээр ирсний дараа үздэцгээе. Уг нь бол би Jenny-гийн бичлэг одоо хийнэ гэж бодсон боловч энэ альбом төрүүлээд ирсэн учраас би Lisa-гийн альбомны талаар одоо unboxing бичлэг хийчлээ. Амсаас ороо яг тэрэн дээр Jisoo-гийн альбомд хүнд өгөхөө би яг тэр бичлэгэн дээр шийдэх болно. Тэгээд тэр хүртэл та нарт бас боломж байгаа учраас комментуудаа бичээд байгаарай. За тэгээд бичлэг таалагдсан бол доор коммент хэсэг дээр усан үзмийн ягаан өнгийн зүрх үлдээгээрэй. За тэгээд баяртай манайхаа. За хай манайхаа би дөнгөс гэртээ орж ирчээд байж байна. Тэгээ нэг зүйл хэлхээ мартсан байна. За тэр нь болохоор 5 цомгоо 5 уулангийн нийлүүлэхээр энэ харагдаж байгаа зүйл нь нийлхээрээ од олж харагддаг юм билээ. Тэгэхээр энэ нь бас онцлогтой байгаа.